За ингээд дараагийн хэсгийн хүлээн авч үзнэ үү? Үзэхээсээ өмнө Sexy-д сайхан subscribe дараад өгөөрэй. Баярлалаа. Get ready for it. Get ready for it. 領域展開 Тоглолтууд дуусах төхөж бүх тоглолтод бие баг ялжээ. Сүүлийн тоглолтод Рин Шидов 2 муудцаад байж ижил гол оруулаад байдаг. Бүрийн чин түрүүлээд Шидов цохих гэсэн Шидов болтаад зөрүүлээд Шидов Ринийн нүрлүү өвдөөсөд дээрээс нь нэмээд өшөөсөх гэтэл Эва Шидов цахилгаан цохиулснаар зодон дуустдаг. Тэгээд 6 цагийн дараа Японы шигшээтэй тоглох бүрэлдэхүүнийг танилцуулна гэдээ. Тэгээд Эвач Японы шигшээтэй тоглох тоглогчдод шийддэг. Тэгтэл нөгөө зөвлөх өвгөн залгаж таарна. Ингээд бүрэлдэхүүнийг зарлахын өмнө Исаги топ 6-аас гадна гол оруулсан хүмүүс гэвэл надаас гадна Бачира, Баров, Рео, Гурав сонгогдмоор байна л гэж бодно. Цагч боллоо. Эвач өөрийн биеэр гарч ирнэ. Тоглогчдыг зарлана. Номер 1-т Итоши Рин Рин тоглолт бүрт дунджаар 2-оос дээш гол оруулсан бөгөөд энэ баг бүхэлдээ чамайг төвөө болгосон довтлооны байралтай байна. Энэ багийн амин сүнс нь чийл байна гэдэг. Харин үлдсэн тоглогчид бүгд чамайг дэмжиж тоглоно. Харин хаалгачаар Агамару Гим Гагмөрүн хурдан хариу үйлдэл болон уян насархаа биетэй учраас хаалгачийн ур чадварт нэгээр шалгарсан с гэдээ. 2 төв хамгаалагчаар Ариу Жубе Нико Икки Ари өрсөлдөгчөө өндөрөөрөө изүүрхэж Никко уур ухаанаа ашиглан бөмбөг булаана. Төв хамгаалагчийг дэмжих жигүүрийн хамгаалагчаар хурд болон бөмбөг залгах чадвартай тоглогч. Баруунд нь 右サイドバック千切氷馬 зүүнд нь バチラめぐる төвийн хагас хамгаалагчаар カラスタビト бөмбөг эзэмшилтээр хамгийн шилтгэн ба дүн шинжилгээ хийх чадвар нь гол оруулах боломжийг харах учраас энэ багийн зүрхэн гэдэг. Одоо харин довтлогчд жигүүрээс өрсөлдөгчийнхөө хамгаалагч дундуур зүсэн ордог жигүүрийн байрлалт. 音やエータジュース雪宮健優 Баруун жигүүрт хурд болон өрсөлдөгчийнхөө хойно гарагч. Зүүн жигүүрт нэгийн эсрэг нэгээр давмгаалагч. Тэдний дунд нь довтлооны цөм болох довтлооны 2 хагас хамгаалагч. Эхнийх нь бөмбөг тогтоолтоор гайхалтай гол оруулдаг. Энэ баг нь Ринийг төвөө болгосон довтлооны байрлалтай. Наги Сэширо Энэ баг нь Ринийг төвөө болгосон довтлооны байрлалтай. Ринтэй хамгийн сайн нийцэж, түүний сүүдэр хэлбэрээр өөрийгөө баталж, Ринийг давж оноо авах чадвартай нэгэн. Исаги Йойчи Ингээд гарааны 11 тоглогчийг танилцууллаа. Тэгтэл Юкимия Шидов яагаад байхгүй байгаа нь? Номер 2 биздээс гэж асуудаг. Эвач Шидов яалчгүй тоглолтод дунджаар 2 гол оруулж байсан. Гэхдээ тэр гоолууд бүгд өөрийнх нь чадвараас үүдэлтэй. Саяны шалгаруулалтаар Ринтэй огц нийцэж чадаагүй. Мөн хүчирхийллийн үйлдэлээс болж улаан карт авбал томоохон сул талтай болох бөгөөд зарим нэг шалтгаанаар Итоши Ринтэй зүг тоглож чадахгүй гэж үзсэн. Хамгийн гол нь та нарын хинэн ч Шидов рүүсэтэй нийцэж чадаагүй. Шидовг Итоши Рины оронд Жокер хүзрөөр ашиглах бодолтой байсан л гэдэг. Тэгсэн нөгөө зөвлөх өвгөн залгасан да. Тэгсэн чинь Итоши Саягийн нөхцөлийг нь зөвшөөрөхгүй бол тоглолтод орохгүй гэсэн гэдэг. Хэрв Сая орохгүй бол тоглолт цуцлагдаж тасалбар зарагдахгүй. Тэгээд Блүлок хаагдах байсан л гин. Саягийн нөхцөл нь Блүлокийн нэг тоглогчийг Японы шигшээд нэмэх байсан л гэдээ. Тэгээд тоглолт хүртэл одоо 15 хоног. Тэр хүртэл ялахын төсөөх сүүлийн бэлтгэлээ хийн л гин. Харин нөгөө талд шигшээ багийнх нь бэлтгэлийн төв дээр дасгалжуулагч нь Итоши Саяг нэгтгэхээр босныг зарладаг. Тэгээд Итоши Саяг үг хэлээч гэхэд Сая та нарыг сонирхгүй байгаа. Гэхдээ та нарт дахиж ийм боломж олдохгүй. Намайг бухимдуулахгүй хичээгээрэй л гэдэг. Тэгсэн энэ нөхөр өөрсөж босож ирснэ. Битгий дутуу үнэлээд бай. Гадаадд шуугуулсан нь тэндэл юм байгаа биз. Бид Японы дээдлийг тоглож довтлогчоор тоглодог гэхэд Сая чи Япондоо л од болно. Дэлхийн шилдэг довтлогч болох надтай өөрийгөө бүү харьцуулс гэдэг. Тэгсэн Шидов хойноос нь амаа мэдэрээ хэрэггүй довтлогч минь гэд толгойг нь ширээ рүү мөргүүлдэг. Шигшээгийн хидж манай одыг яаж ийна гэсэн чинь Шидов бүгдээрээ үзхүүл гэдэг. Тэгснээ би ялах юм бол довтлогч болгоорой гэд дахиад өшөөлөх гэсэн энэ нөхөр зогсооно. Дахиад нөгөө хөзөөрөө зохих гэсэн дахиж барьж аваад шалан дээр унгаад юм. Тэгснээ үр дүнгээ талбай дээр л гарах. Гоц авьяастан чич бас. Хойно нь бид. Мамутте яргара. За манай хидж бэлтгэлээ хийж байхдаа Японы шигшээ нь Айкуяар ахсуулсан хамгаалдаг баг гэдгийг олж мэднэ. Тэгээд бэлтгэлээ завсарлаж байх үеэр Исаги Ринийг бэлтгэлээ үргэлжлүүлж байгааг олж хараад амрахгүй бол гэмтчихэн штэ гэтэл гэмтвэл гэмтэн л биз. Эцэст нь нэг юм ахтай. Итоши Саятай тоглоно. Энэ мөчийг ямар удаан хүсээсээс гэдгийг. Исаги тэгтэл чи гэмтвэл Блүлок дуусна. Надад битгий төвөг өөдөл гэж ингээд ус өгдөг. Дараа нь Блүлокийн уулзалт болно. Уулзалтаар Эго бэлтгэл хийснээр та нарын бие сэргсэн. Одоо харин тархиа сэргэн л гин. Тэр нь Флоу.
Энэ нь туршлагаар олж авдаг оюун санааны төсөв ба хүн орон зай үс хамааран ямар нэгэн зүйлс төвлөрөх үед цаг хугацааг мартах үе бий. Үүнээс таашаалаад лавн тарих догтлохыг плов гэдэг л гин. Одоо гол нь яаж пловд орох уу? Гол хүчин зүйл нь сорилтод анхаарлаа төвлөрүүлэх явдал. Сорилт нь чадвараас нь бага байх үед хүн уйдчихдаг. Харин эсвэргээрээ сорилт нь их байх үед түгшдэг. Түгшсэн үед баяр баясгалан мэдрэхгүй. Тиймээс л төвлөрөх хэрэгтэй. Өөрийн чадвараа мэдэж уйдэрдэн. Тэгээд өөрийгөө сорина. Тэр мөчид гайхалтай гүйцэтгэл гаргаж дараагийн түвшинд хүрнэ л гэдэг. Гаднаасаа гайхамшиг мэдч дотроо бол зүгээр л том ёо. Энэ бол плов. Хүмүүс тийм амар уусахгүй. Жишээ нь чи утсаа үзээд хэсэг байлаа гэхэд тэр плов биш. Зөвхөн чи л уусчихсан байгаа хэрэг. Үүнийг эго гэхгүй. Гол хийсний дараах сэтгэл хөдлөл. Шин чадвар сурсан баяр хөөр. Эдгээр нь бүгд чамаас хамааралтай. Тэр бол эго. Та нарын хувьд Японы шигшээг ялах нь уйтгартай юу, түгшүүртэй юу гэж эго асуухад Исаги үгүй. Энэ бол өөрийгөө сорих сорилт гэж бодно. Эгоч Японы шигшээг ялах хаалган тоглолтын өдөр Безусокийн пловд ороход нэгдэнэс гэж хэлдэг. Айку гэх шигшийн ахлагч нь сая хүлээж байгаа түр ярилцдаг ба манай од тоглогч Сэндов чиний авчирсан хүчирхийлэгч хоёр хоорондоо таарахгүй дээл гэдэг. Тэгсэн сая тэгвэл тэр хогийн од тоглогчоо багаас гаргаач л гэдэг. Хариуд нь Айку чиний хувьд хог байж болох ч бидний хувьд од тоглогч. Тэгээд од тоглогч нь тоглохгүй гэвэл нөгөө хідэн ч бас тоглохгүй гэв. Энэ тоглолт цуцлагдаж магадгүй болчиход л гэдэг. Хинч тоглолт цуцлагдахыг хүсэхгүй шүү дээ. Шитоог гаргалгүй биднэр хожуулаач л гэдэг. Тэгсэн сая багаараа тэгж зөвлөлтөө юу эсвэл холбооны хідүү гэж асуудаг. Тэгсэн мань нөхөр 99% нь бидний юу хийж чадахыг чамд харуулах гэсэн миний хувиа хичээсэн тал. Харин 1% нь ахлагчийн хувиар л гэдэг. Саяж зөвшөөрнө үү? Тэгчгээд би л та нарыг шалгаж байгаа. Гүйцэж чадахгүй бол би гарна шүү л гэдэг. Гадуур хүмүүс ч Безусок гэж ёстой дуулаагүй юм байна. Тэглэж шигшээ баг дээр нь бүр нэмээд Итоши сая хожигдно гэж байхгүй л гэж ярилццгаана. Энэ үеэр Айку гүйж байгаад амарнаа. Амрангаа өмнөх амьдралаа бодох ба Айкун тасалжуулагчдаа миний тогломоор байгаа хөлбөмбөгийг тоглуулаач л гэдэг. Тэгтэл болохгүй ээл гин. Онцгой бие бэлтрээ ашиглаад багийнхаа төлөө бөмбөг хадгалагчаар тоглоол гэдгийг дурснаа. Ринч бас өмнөх явдлаа бодох ба багтаа ахтайгаа зүг явж тоглохыг нь харсаар байгаад хөлбөмбөг тоглодог болсон бололтой. Тоглолтын цаг ч ойртож хүмүүс ч цэнгэст хүрээлэнд орж ирнэ. Тэгсэн Исагигийн аав ээж хоёр үзэх гээд ирсэн байлаа. Бүгд л Японы шигшээг ялна гэж бодож байлаа. Тэгээд гэрэл унтарч танилцуулах гарч ирлээ. Тоглолт ихэлтэл 15 минут. Безусокийнхан ч бүгд хувцас өмсчихсэн байж байтал эго ирээд сэлгээний тоглогчдыг танилцууллаа. 3 сэлгээ хийж болно. Хизээч хамаагүй гарахад бэлэн байгаарай л гэдэг. Тэгээд айлын байрлалыг мөн харуулдагч Шитоо байдаггүй. Эгоч тоох хэрэггүй. Сонсоцгоо. Дэлхийн нийт та хэдийг мэдэхгүй байгаа. Хамгийн шилдэг тайз гэж бодохгүй байна уу? Энэ 90 минутад ирээдүйг өөрчил. Өөрийн эгог дэлхий дээр сийл. Ялсан шүүс гэдэг. Ингээд Безусокийнхан талбайд гарахын өмнө Японы шигшээ багийн хажууд зогсох ёстой ба Рин шууд лахынхаа хажууд очиод зогсно. Тэгсэн Исагигийн хажууд Айку ирээд Шитоо танаа багийн хүн байсан биз дээ. Гэхдээ тэр өнөөдөр талбайд гарахгүй. Гол алдахгүй учраас хичээгээрэй л гэдэг. За ингээд. За ингээд бүгд байраа эзэлсэн байх ба тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Исагич хизээж төсөөлж байгаагүй дүр зураг байна. Энэ олон хүмүүсийн урд хэр сайн тоглож чадах бол гэж бодно. Тэгснэ үгүй ээ. Өөртөө л төвлөр. Энэ тоглолтод автах болно л гэж боддог. Тэгснэрийн Исагиг зогсноо юундаа яагаад байгаа нь л гэхэд Исаги догдолж ийн л гэдэг. За ингээд Безусокийнхан бөмбөг гаргаснаар тоглолт эхэлнэ. Исагич бөмбөгтэй байх ба урд нь сая ирэх үед Рин Наги Исаги гэсэн дараалалаар гурвалжин үүсгэж гардаг. Үндсэн байрлалын хувьд 4-5-1-ээр байрлалаа эзэлнэ. Гэхдээ хамгаалах үед Карасу Табито буцаж 3 хүний хамгаалалт үүсгэнэ. Харин довтлох үед 3-6-1 гэсэн байрлалд орсноор хэн ч хаанаас ч гол оруулах боломжтой байрлал гэсэн байдیں۔ Тэгээд Чигири, Бачира хоёр урагш довтлоно. Исагич тэднийг гайхах хооронд давуу талтай болно гэд Бачира руу дамжуулдаг. Бачира дээр Хаята Хару гэх нөхөр ирж хамгаална. Бачирач гэд хуураад явна. Тэгчгээд одоо хаалганы урагш дамжуулна гэд харж байтал Исагиг харан хоёулаа Японы шигшээг буусгаж авъя гээл дамжуулдаг. Исагич хоёулангийнх нь тоглолт тэднийг дундуур нь хуваана гэтэл.
Айку гарч ирж мөргөн талбайгаас гаргадаг. Исаги бүр гайхастай. Тоглогчдын байрлал. Миний хурд бөмбөгний чиглэлгээд бүгдийг харж байгаад секундын дотор рефлексээрээ хөдлөлөө. Харааны талбар, тархи, биеийн чадвар. Ямар гээчийн үзүүлэлт вэс гэж гайхнаа. Айку Исагид хүмүүс довтлогч нарыг хулгайч, хамгаалагч нарыг цагдаатай харьцуулдаг. Харин намайг эргүүлд гарч байхад гол хулгайлуулахгүй шүүл гэдэг. Тэгээд Исагич шигшээгийнхэн ч өөр төвшних юм аа. Намайг сорих хүнийг олчихлоо. Тэр бол намайг фловд хөтлөх ханал гэж боддог. Тэгснэ оролдоод үзэлтэй цагдаагүй. Хүзүүвч зүйлгсэн дээр байлгүй л гин. Чигэрэж хажуугаас Исаги руу гаргаж Исаги цааш рин рүү дамжууллаа. Тэгсэн ч Айку байгаа болохоор гол руу орж чаддаггүй. Тэгээд хоёр дахь сонголт болох баруун жигүүрээс Атая зүсэж орохоор хөдөлдөг. Тэгсэн энэ дараагийн Мираку гэх лам шиг нөхөр би харж байна шүү. Талбайд урд тал болон хойд тал гэсэн хоёр хэсэг бий. Урд талд зогсон бөмбөг авах нэгэн болон хойгуур гитэж гол оруулах гэсэн сүдэргээд Атаяг огт сул гаргадаггүй. Ринч Исаги руу араагаас олъё гээд дамжууллаа. Исагич бөмбөгийг аван нөгөө жигүүрсүү Юкимия руу дамжууллаа. Тэгэхэд Юкимия дээр нэр үтэтбэ гих цагаан үстэй нөхөр ирнэ. Юкимияч хуураад гарахад өнөөхөн дагаад хүрээд ирнэ. Нэр үтэтбэн хурдны төрлийн хамгаалагч байжээ. Юкимия мултрах гэж оролцсон ч чаддаггүй. Тэгээд бөмбөгөө алдчихнаа. Алдсан бөмбөгийг Наагич очоод авахад ард нь шууд Нео Казума гэх амар нөхөр ард нь ирээд наалдчихдаг. Наагич бүр хөдөлж чаддаггүй. Тэр хооронд Айку 90 бөмбөгийг нь булаадаг. Эднэр бол Японы шигшээн дөрвөн төмөр хана. Айку шууд Сай руу дамжуулна. Сайж бөмбөгийг залаад довтлоход чигэр ирлээ. Бачира дайрах үед чигэрийн хамгаалалтад орсон байжээ. Тэгээд зогсооно гэдэг Сай шууд холын дамжуулт хийнэ. Бөмбөгч Чоу Кинто гэдэг нөхөрт ирнэ. Бөмбөг эрэхтэй зэрэгцэн Ариу мөн ирдгээ. Тэгсэн Чоу шууд хажуу тийш Кицунзато Тэрү гэдэг нөхөрлөө дамжуулахад Карасуч мөн адил ирнэ. Тэгтэл Кицүнэ бүр буцаагаад Сай руу дамжуултыг. Сай дээр Никоч ирнэ. Никоч зөхиулахгүй шүү. Ганц секунд л хожчихвол чигэр ирнэ гэд чигэр ирлээ. Сай шууд л хажуу тийш дээгүүр хаян дамжуулдаг. Дамжуулахад шигшийн од Синдоо байх ба Синдооч хаалга руу зөхнө. Гагмөрөч сунан байж арай гэж хамгаалдаг. Хамгаалсан бөмбөг рүү Сай шууд гүйж байх нь тэр. Тэгсэн Сай гээл оруултын. Эндээд Японы шигшээ ихний голыг авснаар 1-0 болдгоо. Үзэгчид бүгд Сай гэж орлоостой. Исаги Сай нэг юм ойлгож. Энэ тоглолтын гол дүр нь Итоши Сай, харин бид нар зүгээр л Итоши Саиг гэрэлтүүлэх үүрэгтэй юм байна. Хинч биднийг харахгүй байна гэж боддолрийн битгий сэтгэлээр уун Исаги. Намайг л хар. Би энэ 90 минутад өөрчлөн л гэдэг. Энэ хооронд шигшээ багийнхан Сай дээр очин гайхалтай гол байлаа гэтэл Сай би 3 удаа зохих боломжтой байсан ч оронд нь та нарт цаг болон энерги зарцуулсан дамжуулсан. Сармөгчин хүртэл оруулж чадах байсан голыг нэг муу хогшаар алдчихсан болохоор өөрөө л оруулаа гэдэг. Синдооч буумуур болоход Айку ирээд хаалгач нь сайн байлаа шт гэхэд довтлогчийн үн цэн нь гол шт. Над шиг хагас хамгаалагчаас бага голтой бол би довтлогч гэж хүлээн зөвшөөрөхгүй л гэдэг. Айкуч тэгвэл Японд хідэн довтлогч байгаа гэж асуухад Сай тэрийг мэдэх гэсэн л тоглолт гин. Исаги 4 хамгаалагч хамгаалж бид орч чадахгүй бол биднээс бөмбөгийг булаан Итоши Саяар дамжиж довтлогоонд орлоо. Энэ бол тэдний тоглох арга барил. Яаж эвдлэх вэ гэж боддог. Үүний дараа Амри бэлтгэл хийсний дагуу болохгүй байна шүү л гэхэд эго бэлтгэл бол бэлтгэл штэ. Хаан ч адилхан. Бэлтгэл дээрээ чадсан ч жинхэнэ тэмцээнд чаддаггүй байх шүү дээ. Тэмцээн болон бэлтгэлийн ялгаа нь стресс. Эргэн тойрон, бүрсэлдөгч, нөхцөл байдал, сэтгэл санаа гээд бүх зүйл сөрөг бодол руу чирч оруулах хүчин зүйлсээр дүүрэн. Бэлтсэний дагуу болно гэж байхгүй. Энэ дарамтыг эвдэх арга нь шууд сэтгэл гэдгийг. Ринч бөмбөгөө Исаги руу гаргаж тоглолт эхэллээ. Исаги ч шууд Риний хөдөлгөөнтэй тааруулна гээд Рин рүү дамжуулдаг. Рин дээр Вакацуки Ицуки гэх нөхөр ирдэгч Рин хажуу тийш богино зайд Исаги руу дамжуулдаг. Тэгээд Исаги дээр Хаята ирдэгч Исаги шууд Риний төсөөлөлт тааруулна гээд голоор нь хүчтэй дамжуулдаг. Исаги Риний ойр хавьд байгаа болохоор Риний сонголтууд нь ихсжээ. Тэгсэн Рин шууд өсгийгөөрөө хойш нь хайж Бачираа авдаг. Тэр хоёрын урд нь ч Наги байх ба Нагигийн хойно Айку Нео 2 байдгийг шууд гол оруулах боломж. Өөрийнхөө эгог дагна гээд салаад гүйнэ. Исагиг Айку авч Нагиг Нео авснаар Бачираа сул гарсан Рин рүү дамжуулдаг. Ринч бөмбөгөө авснаа албаар Итоши Сай шиг гол оруулах гээд байрлал дээр нь хүчин цохно. Шомонод гараад ирсэн бөмбөгийг нь Юкимия автал нэрүү ирнэ. Тэр үед нь Исаги очин анхаарлыг нь сарниулахад Юкимия хажуугаар нь дараад гардаг. Тэгээд Юкимияч зөхөхөд Айку хамгаалж гаргадаг. Тэгээд гараад ирсэн бөмбөг рүү дарааыг гүйхэд хажуугаар нь Утая гарч 90 бөмбөгийг авдаг. Тэгээд
Нио нүрээрээ хамгаалсан бөмбөг нь дээшилж буух үед нь Наги シュートモーション瞬間吸収はじめまして日本俺が凪誠志郎だ гэж оруултгаа. Тэгээд унснаа танилцуулга бүтлгүүч чүү гэтэл. Айкуч бүгд гол оруулах тухай бодох юм. Энэ бисүлок байх нь ээлж гэдэг. Наги дээр чигэрийн Исагийн 2 очиж дарж унгаана. Ингиж нэг Наги оруулснаар тоглолт 1-1 боллоо. Анри яагаад гинэт давталгаа бүтчихвэл гэтлээго Риний хийсэн үйлдэл бүхний эхлэл байсан. Тэд өдийг хүртэл сонгон шалгаруулалт дээр юмсыг шууд сэтгэж хийсээр ирсэн. Зорилготой хүрэх зам төлөвлөснөөр болдоггүй. Ном сурах бичгийн хариултууд бодит байдал дээр унлаас цаашгүй. Төлөвлөснөөр болохгүй үед сандарч шалтак хайж эхэлдэг. Энэ бол ялагдагчийн сэтгэл зүй. Ялагч нь зорилгоосоо ухралгүй зорилтыг даван туулдаг. Зорилготой хүрэхийн төлөө хичээсээр байвал тэр нөхцөл байдал шин сорилт болдог. Бисүлокт санаачлаггүй тоглогч хэрэггүй. Өөртөө сорилт хайдаг эгоист хэрэгтэй. Рин хинээс ч илүү өөрийгөө шинжилж Исаги түнд нь хариулсан л гэдэг. Исагич Рин байсан болохоор гол оруулаа гэд Рин дээр очив. Сайн цохилт байлаа гэхэд Рин тухурхаад байна уу? Гол оруулахгүй бол ямар ч хэрэггүй. Чич бас гол оруулахыг хүсэж л байсан биз дээ. Төв хүртэл хамхуул шиг дагаж байснаа 16 дотор ормогцоо Егондо хөтлөгдөж явсан шитэл гэдэг. Энэ хിവэрээ л бай. Зорилгынхоо төлөө давуу талаа ашиглаж бие залхина. Энэ нь дээр л гэдэг. Исагич тийм дээ. Энэ нь л биднийг аюултай гэж харагдуулж байгаа л гэж боддог. Эхний хагас дуусахад 15 минут үлджээ. Японы шигшээч бөмбөгөө гаргаж сая авлаа. Тэгтэл Рин очим тоглолт эхлээд бүтэн 30 минут өнгөрчээ. Удаан уулзсангүй шүү гэж хэлэх шалтгач алгуул гэдэг. Энэ бол Итоши Саягийн тоглолт биш. Миний чамайг давж гарах тоглолт л гэдэг. Тэгснээ хүнд ч хаяхгүй хоорондоо л тоглоод байдیں۔ Тэгснээ энэ бол ах дүүсийн тулаанс гэдیں۔ Сая Ринийг хуураад гарсан ч Рин гүцээд ирдэг. Тэгсэн Сая хэрвээ чи миний дүү шиг аашлаад байвал намайг хизээж давж гарахгүй гэд хуураад гараад явдаг. Тэгээд Японы шигшээгийнхэн бүгд нэгэн зэрэг довтлоно. Энэ үед Нико Егогийн хийснийг сандгаа. Яагаад чамайг төв хамгаалагчаар сонгосныг мэдхүү гэтэл Нико миний орчныг мэдрэх чадвар уус гэдэг. Егоч тийм ээ талбайг унших ер бусын чадвар чинь чамайг Бисүлокийн хамгийн сайн мэдрэгч болгож байгаа л гэдیں۔ Тэгснээ Нико Саягийн хамтрах боломжтой бүх тоглогчийг ажиглаж дундаас нь хамгийн аюултай довтлогчийг тодорхойлж гүйдэг. Саяд Синдоо руу дамжуулахад Нико зөв тодорхойлон ирдэг. Тэгээд Нико энэ дамжуулалт тогтооход амархан байдлаар эргэлттэй дамжуулалт байна. Хамаг хурдаараа гүгээд очвол хагас алхам оройтно. Энэ өрх байх нь. Намайг гаргаж ирснээр бидний байрлалыг алдагдуулсан нэг хүрэлтээр л миний хойнд гарах нь. Динэн байна да, гоцаваа ястан минс гэдэг. Тэгснээ Нико өрхөнд нь орсон юм шиг жүжиглэн хагас алхмын өмнө зогсоход Синдууч бөмбөгөнд хүрсэн байх ба тэр үед нь тасалдаг. Тасалсан бөмбөгийг Карасу авнаа. Тэгээд Карасуг зогсоохоор Хаяаты, Вакацуки хоёр бэлтэж байдаг. Тэр үед Карасу аль хэдийн дүн шижисгээгээ хийчихсэн байх ба хамгаалалтанд 3 муу шаттайг олж мэддэг. Эхний шат нь бөмбөг нөгөө талд байхад Хаяаты ирж шахдаг. Хоёр дахь шат нь түүний ард нь бүсийн хүчирхэг 4 хамгаалагч байдаг. Төмөр хананд нь ямар ч нөх байхгүй. Нөх байхгүй бол нөх гаргана гэд Отоя руу дамжуулдаг. Отоя бөмбөг аваад явхад дараа ирнэ. Тэр үед Отоя буцаагаад Карасу руу дамжуулдаг. Карасуч буцаагаад дараагийн хойнонд дамжуулдаг. Отояч бөмбөгийг аваад явхад дараагийн мөн гүйцээд ирсэн байдیں۔ Харин тэдний 3 дахь шат нь эцэгтэй мөчид Айку ирж хамгаалдаг. Энэ 3 давхар бүтцэн Японы шигшээн хамгаалалтын суурь байдаг. Тэгэхэд Отоя Айку ирэхийг хүлээж байсан бөгөөд ирэх үед нь хажуу тийш чигрээ рүү дамжуулдаг. Карасу анхнаасаа тэгж төлөвлөсөн байт юм да. Чигрээч бөмбөгийг аваад явхад Айку аль хэдийн хариу үйлдэл үзүүлэн хамгаалах гээд ирж байдаг. Чигрээч талбайг бүхэлд нь хамардаг чадварын хувьд өөрөө илүү байж болох ч энэ бол баруун жигүүр. Ердөө нэг шулуун зам. 俺のスピードが世界に轟く Гэт гүйдгээ. Тэгээд баруун жигүүрээр явж байгаад сул байгаа Карасу руу дамжуулдаг. Тэгтэл дундуур нь Сая ирж бөмбөгийг нь тасалдیں۔ Бөмбөгчрийн дээр ирдэг. Тэгэхэд нь Айку чирэн би та нарыг дутуу үнэлж. Өөрсдийн хувь заяаг өөрсдийн голоор өөрчлөх ганц хүсэлтэй. Өсвөлэн араатнууд байж л гэж боддог. Тэр үед нь Исаги Айкугийн хойно ирэх үед нь би Исагийг өгөөш болгон зүүн дартал Айку мэдчихнэ. Чи баруун хөлөөрөө цогтөг. Солгой хөлтэй ахыгаа дөөрайвал саяных шиг хүч болонд наривчлсан муу. Солгой байсан бол цохих зай бол байсан. Энэ байрлалаас солгой хөлөөрөө цохихоос өөр аргагүй гэхэд юм.
гэж баруун хөлийнхөө гадраар цохиж оруулна. Ингээд 2-1 боллоо. Исаги Чринийг очоод тэврэх гэсэн рийн холдоод эхний хагас дуусахад 5 минут үлдсэн. Би төлөвлөгөөндөө орно л гэдэг. Нөгөө талд Сая Синдовд хандан хит алдах гэв. Гол оруулах үедээ оруулахгүй бол ийм л юм болно. Голоо оруул. Ясагдвал тэд Японы шигшээ баг болно биз дээ. Надад ч хамаагүй л дээ гэж хэлээд яваад өгдөг. Гайкуч үлдсэн минутад бүхнээ гаргацгаая л гэдэг. Японы шигшээ бөмбөгөө гаргаснаар тоглолт үргэлжиллээ. Японы багч товтлогчоо нэмж Итоши Саяыг төвөө болгон богино дамжуулалт хийж байлаа. Тэгээд Сая Кицүнэ рүү дамжуулахад Бачира хамгаалж байдаг. Тэгээд тэр үед нь Исаги ирж шахдаг. Бисүсокийн бие төлөвлөгөө нь Бурт ганц нагийг үлдээж үлдсэн тоглогчид бүгд хамгаалалтанд оролцох байлаа. Кицүнэ ч хажуу тийш Чов руу дамжуулна. Човч цохих үед нь Никко ирж гулснаар гагмурууд хаахад амар болж хаалаа. Цагч дуусаж шүүгчийн мэдлийн 1 минут сунглаа. Гагмуруугийн хаасан бөмбөг Сая дээр ирэхэд Бачира Исаги 2 очиж хамгаалдаг. Тэгтэл Сая нэг баруун дарснаа үсгэж тэр хоёрын голоор гараад явчихна. Тэгж гарч хаад гол руу дамжуулдаг. Бөмбөгч Синдов дээр ирэх явцад Синдовгийн араасрын ирнэ. Ийм дамжуулалт өгчхөд дэлхийн шилдэг гэх гээ юу. Битгий тэнэгтэд бай гэд бөмбөгийг нь өшөөлдөг. Тэгээд өшөөлсөн бөмбөг нь Сая дээр ирэхэд чи ч ядаргаатай дүү юм даа гэд зөгтөг. Орох гэж байсан бөмбөгийг Ариу хамгаалж шүүгч шүглээ үлээснээр эхний хагас 2-1-ээр дуустгаа. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Саба дараагүй бол саба дараарай. Ингээд дараа 7 хоногт дахин уулзцгаая.